хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчнэр байна. За бид бол Сеул төслийн хүрээнд сургалтанд хамрагдсан байгаа. Манай анх удамлал лаборатори 2 өдрийн бүрэлдэхүүнтэйгээр шинэ Зеланд улсын Кантербури анагаах ухааны лабораторид одоо үр хөврөлийн суулгахаас өмнөх генетик онцлогоог одоо сурахаар суралцсан Монгол улсад эмчлэгдэх болон онцлогдох боломжгүй хүүхдүүд жагсаалтыг гаргасан байж байгаа. Энэ жагсаалтанд болохоор үр хөврөлийг одоо умаад суулгахаас өмнөх генетик онцлогоо хийх бол боломжгүй гэдэг нь тогтоогдоод энэ чиглэлээр бол заашгүй хүмүүсийг сурах шаардлагатай байна гэсэн ийм чиглэлд өгсөн байдаг. Эмч мэргэжилтнүүдийг Солонгос улсад Тайвань улсын үндэсний их сургуулийн өргөдлийн төв дээр мэргэжил дэвшлүүлж урт болон богино хугацааны бол мэргэжил дэвшлүүлсэн байгаа. 250 орчим зохиомжтой бүр тогтоох эмчилгээ хийсэн. Энэс 60 орчим хүн хүүхэдтэй болж төрсөн тийм баярт мэдээ байд юм аа. Энэ амжилт маань ер нь бол Европын холбооны улсын дундаж стандартад бол хүрсэн тийм амжилт байна. Бид бүхэн цаашдаа бол орчин үеийн өргөдлийн шинэ технологиудыг цаг тухайд нь эзэмшиж цаашдаа орчин үеийн шинэ эмчилгээнүүдийг нэвтрүүлэхээр зэгсэн хэд хэдэн төрлийн эмчилгээнүүд байна. 2018 болон 19 он их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс одоо Япон улсын Токиотын хүүхдийн эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд одоо ургийн мэдсэлийн чиглэлээр суралцаж шинэ технологиг одоо судлаад ирсэн байгаа. Ихэр хүүхдэд жирэмсэнд ургаас урагцус үйлдэх хам шинж гэсэн сэдвээр бол сургалтанд бол явсан байгаа. За энэ сэдв маань бол ерөнхийдөө ихэр хүүхдийн нэг ихстэй ихэр хүүхдийн үед бол цусан хэмжээсээ өөрчлөлтөөс болж нэг ургийн одоо өсөлтөд саардаг энэ эмчилгээг бол одоо дурангаар лазер эмчилгээ хийм сургалтанд бол хамрагдсан байгаа. За миний талаас бол энэ талын сургалтын мэдээгүйжүүлгийг хариуцаж энэ сургалтанд хамрагдсан. За сургалтын хугацаанд бол тэнд болж байгаа за хийгдсэн мэдээгүйжүүлэг за тэгээд энэ хийгдсэнийг хоёр ихэр ургийн тэр лазер мэдсэлийн нарийн ажиллагааг бол харж суралцсан байгаа. Энэ хөгжилтэй хооронд ингэж суралцах боломж олгож өгсөнд за тэгээд энэ суралцсан талаараа бид бүгдээрээ нийлээд удирдамж гаргасан. За энэ удирдамжийн дагуу тоног төхөөрөмж аппарат нийлүүлэгдээд үйл ажиллагаа бол эхлэх цаг бол мэдгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Энэтхэг улсын JP эмнэлэгт өндөвчний анхдаг дутамжтай эмэгтэйчүүдийн өргөдлийн асуудал өөрчлөлтийн суулгах талаар эрүүл мэндийн яамны тэтгэлэгтэйгээр их хүүхдийн эрүүл мэндийн төвийн дэмжлэгээр суралцсан байгаа. За суралцах хугацаанд зөвхөн өндөвчний анхдаг дутамжшил төдийгүй ерөнхийдөө энэтхэг улсын одоо өөрчлөлтийн суулгах ажиллбарууд ямар процедуртай ямар үйл ажиллагаатай явагдах талаар судалж мэдсэн байгаа. Тэр судалж мэдсэн зүйл нь одоогийн өнөөдрийн миний өдөр тутмын ажил практикт тус дэмтэй цаашид үргэлжлүүлэн ажиллаж хэрэгжүүлж болох үс тийм сургалт болж өнгөрсөн. Одоо сургалтынхаа хүрээнд одоо сурсан мэдсэн зүйлээ яг өдөр тутмынхаа ажилд одоо ашиглан зарим нэг удирдамжинд одоо оролцуулан одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их орох эмнэлгийн өргөдөл нөхөрчүүн одоо асуудлаар шинээр удирдамж боловсруулахад ажил хэсэгт орон хамтран ажиллаж байгаа. За бид бол Сеул төслийн хүрээнд одоо 2013 оноос эхэлж одоо Сеул хотод сургалтанд хамрагдсан байгаа. Дурангийн мэдсэл буюу эмэгтэйчүүдийн хавдрын үеийн дурангийн мэдсэл одоо нэлийн өндөр түвшинд одоо эзэмшиж сурч ирж энд одоо нутагшуулсан. Анныхаа ачаар бол бид тодорхой хэмжээгээр нэг сүүлийн 5 жил дотор бол нэлийн дэвшилттэй технологиудыг нэвтрүүлж хэрэгжүүлж ингэж ажиллаж байгаа. Ялангуяа дурангийн хэвлийн дурангийн мэдсэл, за мөн умаа хөндийн дурангийн мэдсэл, за тэр шээс задгарлын үеийн одоо тор тавих мэдсэл гэх мэтийн одоо олон шинэ технологиудыг бид нэр хэрэгжүүлсэн байгаа. За бид Монгол Улсын засгийн газар, Австрийн засгийн газрын хамтарсан төслийн хүрээнд Австри улсад мэргэжил дэвшлүүлээд ирсэн эмч нарын төлөөлөл байна. Бид бүхэн эмэгтэйчүүдийн дуран, өргүйдэл, ургийн онцлогоо, их ургийн анагаах ухааны чиглэлээр мэргэжил дэвшлүүлсэн мөндлөгийн дэвшилтэт технологиг эх орондоо нутагшуулахаар ажиллаж байна. Энэ сургалтанд биднэрт тусалсан Австрийн засгийн газар, эрүүл мэндийн яам, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагуудад баярлалаа.